Залуучуудын улсын аврагт ороод анх удаа өөрөө хөмрөөд тэгсэн чи хөлөө хагасан чи дээш хараад амарлаа зүгээр таас ширтэл нэг үз чи уул нь өөрөө унгаах гал яасан чи дээш хараад тэр барилдаа ерөөсөө сэтгэлээс гардаггүй унжсэн хамгийн анхны уналт жижигхэн тэгээ яг хийхэд тийм хэцүү тийм яг ингэж нэг ярьж үүрдэг тамирчин байсан. Тэгээд барилдаанд харахгүй маш цаг сонгоод удаан барилдсан чинь тэр үед л би амар өөрийгөө ядарснаа мэдэрсэн. Сайн бацхан уу их юмнууд үзэгчдээ Монголын жудо академид бэлтгэн гаргадаг Judo Talk подкастын маань ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараас эхлээд 24 цагийн маань сайттай хамтран ажиллаж байгаад сэтгэл маш өндөр байна. За энэ удаагийн маань подкастын дугаар энэ хүндэт зочноо та бүхэн танилцуулъя. За Гранд Сламын их туулга өндөр зэрэглэлийн их туулга тэмцээний 3 удаагийн авраг, дэлхийн аврагын хүрэл медальт үндэсний шгшавгийн тамирчин Болдын хааж манай нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу гайцаа? Сайн байна уу? За бэлтгэл сайн байна. Сайн. За юуны өмнө одоо подкаст маань өрөөдөж ирсэнд маш их баярлалаа. Бас ингээд их туулга тэмцээнд ойртсон, их хэмжээтэй зохиож байгаа тэмцээнд ойртсон бэлтгэл сургуультай хэцүү байх үеэр бас нэвтрүүлэг цаг гаргаж орсонд маш их баярлалаа. За ингээд манай үзэгчдэд бас өөрийгөө танилцуулахгүй юу товч. Баярлалаа. Намайг энэ подкастт орж оролцуулсанд намайг Болдын хааж гэдэг. Жудо бүхийн 63 кг хэмжээнд барилдав. Үндэсний шгшавгийн тамирчин болоод хэдэн жил болчихвоо? Яг 17 оноос хойш. За 9 жил. Гаач маань одоо амжилтыг нь одоо нэгээр нь дурдаад яах вэ? Одоо Монголын ард түмэн бүгдээрээ сайхан үзээд энэ тэмцээнийг үзээд хараад мэдсэн баха. Би тэгээд бас яах вэ? Гаачаасаа жудо бүхээр бас эхнийхээ асуулт маань жудо бүхээр яг хичээлэгш болох шалтгаан юу байсан юм бэ? Ямар одоо хүчин зүйл нөлөөлөөд энэ жудо бүхийн спортыг сонгож хичээлж игсэн бэ гэдгээс асуулт эхлэе гэж бодож байна. Яг уу ер нь бол багасаа одоо ах нартай гавсан ер нь видео шүү тийм хөдөлгөөнтэй тийм хүүхэд байсан. Юм уу 4 ахтай. Дөрөв ахтай нэг их доороо бас эрэхтэй дүүтэй. Тэгэл ер нь бол тэгээд хөдөө мал дээр өссөн болох дээр ер нь бол тийм иршүүд байсан. Тэгээд яг уу манай сургуулийн манд өгч эрдэнэлэг өгч маань л намайг хараад манай бэлтгэлд яваад үзээч. Сургууль дээрээс эхэлсэй гэсэн үг. Тий. 5 дугаар анги, 6 дугаар ангиас эхлээд Хинтээ аймгийн Эрдэнэлэг дур сургуулийн биеийн тэмрэг багш эрдэнэлэг өгч маань анх намайг хараад би юм ингээд жудо гэдэг бүх ер цэгц хичээлүүлдэгэ чи манайд ирж хичээлж сонирхож үзээч. Тэгээд очиж сонирхож үзээд маш их таалагдаад тэгээд л тууштай хичээлж эхэлсэн. За анх одоо багшаас санал тавиад ингээд цэгц дугууланд ороод эхэлсэн байна. Хичнээн олон хүмүүс байсан. Анх жудо өгөх хичээлээд хамгийн одоо их таалагдсан зүйл юу байсан жудоос? Яг нь ер нь л ноцолдох дуртай хөвгт байсан. Тэгэл ороод бахан эрэгтэйчүүд үеийнгийн манай ангийн хөвгүүд бас айгүй жудоогоор хичээлдэг байсан. Тэр хэдийгээ дагаа тэгээд цуг яваад бас яг анх орохдоо бас яг найзтайгаа цуг орж исэн. Баяр сайхан гээд найзтайгаа анх хоёулаа цуг ганцаараас орж чадхаас орохоос жоох юмгээд яг найзгаа хөтлөө цуг хоёулаа орж исэн. Тэгэл ерөнхийдөө ноцолдох нь дээр барилдах нь гэх юм уу? Яг барилдана гэж үл мэдгүй ш. Тэгэл анх ороод багш юу ягаал. Ямар ч хэлсэн эхний ээлжинд уналт зааж өгч байгаа. Жудо гэдэг нь жудо бүхэн ийм гүдээ. Тэгээд уналтаас эхэлдэг уналт сур. Уналж гисэн. Тэгэл хан дээр очкоми тавтас сураал. Тэгэл тэгж эхэл зааж өнгөтэй тэгэл эхний бэлтгэл дээр юм болоо да баг чи нэг юм шин ингээд энэ манай хөвгүүдтэй нэг барилдаад үзгээ. Тэгээ яг залгаал угаасаа залгаж барилдаа. Ахтаа барилдсан юм чи одоо тэгэл. Тий. Тэгэл барилдсан юм чи гоё бас зөөлхөн нүн дээр унж онцолдох унгаах маш гоё мэдрэмж байсан л тэр тэгэл. Харин за ингээд эрдэнэлэг багш маань бас ингээд одоо гаачиг одоо хүртэл ингээд бид нар ингээд сая 1 сард өнгөрсөн
нэг сард Монгол Улсын аврах шал оруулах насан туршидын тэмцээний Эрдэнэт зохион хинтээ зохион байгууллаа. Эрдэнэт багштайгаа гэж таарлцсан. Тэгэл Эрдэнэт багш манаа гаач гэл таарлахад бол ингээл шинэ дахаа ингээл яриад явдаг. Одоо багш хүний бахархал бол шамнар шүү дээ. Багшийн тал дээр бас юу гэж бодож явдаг бай. Тэглгүй яг намайг хичээлж явах үед маш олон маш сайн барилддаг хүүхдүүд байсан. Тэгэл яг тууштай хичээллээд одоо явж байгаа хүн гэх юм бол одоо би байгаа болох. Тэгэл багш манаас сайн ярьдаг байх юм бол тийм байна. За хэдэн оноос Улаанбаатарт орж иж ерөнхийдөө яг ингээд одоо юу орж эхэлсэн бэ? 2012 онд хотод орж ирээд биеийн тэмрэл спортын дунд сургууль суралцж ирсэн. Тэгээд Эрдэнэт багш дээр Сүгч олон багш хоёр дээр ирж бэлтгэлээ хийн дээрээс нь шууд сургуультай сурах боломжтой байдаг учраас энэ сургуулийг сонгож ирж суралцж байна. За. Тэгээ орон нутгаас бас ингээд орж ирээд ерөнхийдөө спортын дунд сургуульд төрөлжсөн сургуульд суралцсан гэдэг чинь бол ерөнхийдөө бас нэг жоохон тийм шийдвэр гаргасан талтай байгаа шүү. Ерөнхийдөө энэ спортоор хичээлээд явъя. Цааш тэрний барилдаад тултал барилдаа гэсэн тийм сэтгэл зүйтэй байсан уу? Тийм. Хамгийн яг уу би 2010 онд өсвөрийн улсын аврагт төрүүлээд Азийн аврагт очиж төрүүлээд ирснээр дараа Жинхэнэ клубын цэвлээ багш намайг ирж манай клубд ирж ирээч орооч гэжсэн. Тэгэхдээ яг уу би ангийнхнаас салж чадаагүй тэр үед яг 10 онд ангийнхантайгаа зөв баймар санагдаад ядаж 9 төгсмөр санагдаад тэгээд 9 төгсчихэд ерөнхийдөө яг хотод ирж ер нь бол бэлтгэл хийгээд олон илүү сайжрах хэрэгтэй байна гэдгийг ер нь бодсоор байгаа. Тэгээд 11 дугаар 10 дугаар ангийнхаа өвлөн шилжиж ирчихсэн. Тэгээд яг хоо спортын төв ордондоо сургуультай явцдаг. Тэгэл дараа шууд спортын зал руугаар бэлтгэлээ хийдэг. Тийм шүү. Манай сургуулийн бас давуу тал нь айгүй гоё. Шууд хичээл дараасныхаа дараа шууд ямар өөрийнхөө сонирхчтой спортороос хичээлж чаддаг боломжийг нь олгосон болох тэр гоё сургууль. За ингээд энэ одоо ингээд барилдагч цааш тойрны явж байхад ингээд энэ хүний үг гэдэг айгуу тийм хүчтэй нөлөөлдөө шүү дээ хүний үг. Ямарваа нэг юм тийм багшин ч юм уу ах удаа тамирчин ч юм уу ингээд энгийн хүмүүсээс ч юм ингээд тийм хүчтэй нөлөөсөн тийм үг байдгүй. Өргүүлж ингэж бодож явдаг. Яг гоо тэгэл ер нь бол тамирчины мэрэгжил сонгосон юм чи тууштай байгаараа өөрийнхөө зорьсон зорилготой заав хөрөөрэй гэдэг үгийг айгүйх сонсч ирсэн. Тэгээ тэрийг баримталж тань ер нь бол явдаг. За ер нь дотоодын тэмцээнд нийтдээ улсын авраар хэд удаа 9 удаа төрүүлсэн. 63 кг-д 9 удаа төрүүлсэн гэж байгаа. За тэгээд энэ дотоодын болон гадаадын тэмцээнүүдийн ийм барилдаанаас ингээд сэтгэл зүрхээс гарддаггүй, үргэлж ингээд бодож явдаг ийм барилдаа ер нь байдгүй. Тэгээд ямар барилдаа байсан бэ? Эсвэл хамгийн их тийм аз жаргалтай ялалт гэж байдаг. Энэ дээр яг hodсон бол ингэж байсан юм да гэдэг ийм жоо харамсалтай ялалт л байдаг шүү дээ. Тэрнээс нэг цус дуртаач. Яг ер нь бол хамгийн анх жудаад ороод хамгийн анхны тэмцээн дээр ерөнхийдөө гараал тонгороод эсвэл базарын аваад шууд үргэлжлүүлээд дараа л хождог байсан. Тэр үеийг ер нь бол гоё. Азийн аврагт өсвөрийн Азийн аврагт анх удаа гадагшаанаа яваад анх удаа тийм өөр хүмүүстэй барилдаж үзээ тэр төрүүлж исэн мэдрэмж. Таас ширтэл нэг үдэж уул нь өөрөө унгаахаар яасан чи тийш хараад тэр барилтаа ерөөсөө санаас гардаг. Хамгийн анхны. Тэгээ за ган хачи маань одоо энэ өндөр карьерийн төвшөнд маш олон одоо уналт бусалт ялалт гэж зөндөл юм явж байсан байх. Одоо энэ болгоныг хамгийн хэцүү одоо сойролт шалгалт бартаа энэ төр юу байсан бэ? Энэ хүний яаж ингэж өөрөө давж одоо гарч иж чадсан бэ? Мэдээж тамирчин хүний хамгийн
хэцүү өөртөөгөө хөрсөлтөг юу гэх юм бол ер нь бол бэртэл гэмтэл байдаг. Ер нь бол тэгээд тэрнийг л амлаж чадчихжээ. Бэртэлгүй ээжээж хүн тамирчин хүн илүү амжилт гаргаж чаддаг. Юм шиг санагддаг. За нэлээд хүнд бас гэмтүүд аваад ингээд бас яг гарах амжилтынхаа бас ингээд одоо ингээд юм харагдаад байдаг гэтэл ингээд гэмтэл ингээд саад болоод байдаг. Энэ болгоо ингээд байжсэн шүү дээ ингээд уналтаа юм. Тэр болгоныг одоо дотор яг юу гэж бодож ингээд цаашаа тавж гарч ирсэн би одоо би эсвэл ингэсгээд дуусахгүй эсвэл одоо ингээд гэмтлээ гэдгийг заавал би босч ирэндээ гэсэн юм одоо нөлөөсөн тиймэрхүү зүйл байдгүй өөртөө өргөлж одоо бодож явдаг бас. Ерөөсө бэртэл авсан ч, унж байсан ч, хараалгуулж байсан ч, өрөөлгүүлж байсан ч энэ жудаагаар хичээлэхгүй гэдэг бодол ер нь бол орж ирж байгаагүй. За би өөрийнхөө зорьсон зорилгодоо заавал хүрнэ. Яаж хийж гад би зорьсон зорилгодоо заавал хүрнэ гэдэг үгийг байнга өөртөө хэлдэг. Тэгээ энэ болох дээр яаж бэлтгэлээ буулзаж явах уу, яаж бэртлээ хурдан эдгээх үү гэдэг л юм бодож бэлтгэлээ хийдэг тийм л. Тэгээд одоо саяхан өнгөрсөн жилээр 25 оны Будапештийн дэлхийн аваргаас одоо хүрэл медаль авахд эсвэл Монгол төвөнд даяараа баярлсан баг. Ялангуяа жудогийн шгшээгийн тамирчид бол үнэхээр одоо хэлхүүгээ олж чадчихсан. Үнэхээр одоо олон жил ингээд яг хамт бэлтгэл хийжсэн хүмүүсүүдээс гайч маань дэлхийн аварга медальгүй ингээд бас яваад тэр медалийг авсны дараагаар одоо юу хамгийн түрүү бодогдох юм бэ? Яг гоо тэгэлгүй ер нь бол амар их олон жил бэртэлтэй явсан 2022 оноос хойш мөрний хамгийн хүнд бэртэл бол хамгийн өртөн мөрний бэртлээсэн. Мөрний бэртэлтэй маш их дандаа тэгэл мөнгөний уналттай байжгаад бүтэн байжгаад олимпиад орж чадаагүй, олимпийн оноог авч чадалгүй. Маш бага оноогоор хасагдчихсан. Тэгээл тэрний дараа мөрнийхөө хагалгаанд ороод бүтэн эдгээгээд яг 6 сарын хаалгаанд орсноос 5 сарын дараанаас шууд бэлтгэлдээ ороод 2025 он гарангуудаа л шууд улсын аврагт ороод ямар ч хэлсэн орсон. Ямар ч баг бэлтгэлгүй байжгаад 6 сар бэлтгэлгүй байжгаад орсон. Тэр мэдрэмж болох тэр бас нэг юу гэх юм. Ер нь бэлтгэлгүй байжгаад жодоо хийхгүй байжгаад орох тэр бас нэг жоохон тэмцээн холдох тэр хүний нэг сэтгэл зүй арай нэг өөр гэдэг чинь. Тийм. Сандардгүй юм чинь сандрал гэдэг юм бий болж байгаа. Дээрэс нь бас догтлол гэдэг юм бий болж байгаа. Тэгэл тэр үедээ давхцаж улсынхаа аврагт ороод хүрэл медаль авсан. Тэгээд 4 сард Душанбегийн их дуулгатай яваад яг бүтэн 3 сар би яг бүтэн 2 сар 3 сар яг жодогийн бэлтгэлтэй ингэж бүр тултал бэлтгэл хийгээд тэгээд Душанбегийн их дуулгад очиж төрүүлсэн. Тэр мэдрэмж маш гоё байсан. Бүтэн олон жилийн дараах тэр бэлтгэлийн дараах ямар зовиургүй усны дараах барилдаан дээрээс нь маш уналттай байсны дараах тэр алтан медаль. Зүгээр үгээр хэлхий аргагүй зүгээр би чадчихлаа. Ингэж л энэ бэлтгэлийг ингэж хийсэн юм байна гэдэг тийм мэдрэмж төрж ирсэн. Яа. Шилдээгээ 50-д зоочшил үрцэн тэр босоо үрж ороод тэргээ суугаад үндсэндээ энэ баг Япон байж тээ. Энэ бол Япон байна ер нь. Яг зоочгээ тэр зүүн дээр хараа. Яа төгсгөл дээр нэрээ ямар гоё үрвэ. Ямар гоё үрвэ. Хүний тэгээ дархан мик гэдэг хүн тэгээ дархан михэндээ л найдсан штэ. За ингээд 18 жил жудоогоор хичээлж ингээд олон улсын хэмжээний мастер болдын ганхаш дэлхийн аваргын хүрэл медальтан болж байна да. Удаа дараагийн бэртэл гэмтэл уналтууд манай хайж төгөөсөн. Өнөөдөр ингээд дэлхийн хүрэл медальтан боллоо. Маш сайхан. Тэгэл их дуулгад ингээл төрүүлээд эхлэхэрсэн. Тэгэл хүмүүс нэгээс ингэ хайцсан ингээл яагаад барилдахгүй ингээл баг ингээ зодог тайлж байгаа юм шиг үстэй энэ гэл юм яригдаал яг ингээл жодогийн орчин тэгэл сонсогч л байгаа байхгүй юу? Мэдхгүй хүмүүс тэгэл асууж янз янзаас бэлтгэлээ хийж байгаа ш тэгэл
Тэгэл нөгөө нэг асуучаас хүмүүс чинь их дуулах төрүүлсэн чи хүүшээ гааччихсан амар болцсон байсан. Тэгэл иймэрхүү ингээл бас гадуур яригдал. Тэгэл маш их баярлсан. Би ч гэсэн дотроо маш их баярлсан. Тэгэл одоо тэр жилийнхаа дэлхийн аврагт тийм ээ. Хүртэлмэд авсан. За тэр барилдаануудаас нэгдүгээр торгоос авахлаад ерөнхийдөө сэтгэл зүй хэр зэрэг байсан. Өөртөө ер нь хэр зэрэг гоё ихтэй мэдрэмж байсан өөртөө. Мэдрэмжил байсан дээр Душанбегийн бас алт авчаал ер нь бол миний сэтгэл зүй шал угаасаа гоё болсон. Ямар ч нөгөө нэг бэртэл гэдэг тийм нэг өөрт өвдөх зовөр байхгүй өөрөөсөө эмээх юу байхгүй болчих дээр бэлтгэлээч гоё хийж байгаа. Тэгээд бэлтгэлээ гоё хийх дээр сэтгэл зүй амар гоё өндөр болоод өөрт маань итгэл төрсөн байгаа болох тэгээд яг тийм итгэлтэйгээр орсон. Гэтээ яг уу юуны Японд барилддаг барилдаан дээр яг Японд дөнгөж бас Японы судалгаагаа жоохон тааруу хийсэн тэрийг бас нэг амар яаж чадаагүйгаас болж жижиг алдаан нэрээс болж хожигдож тэгээ хүрэл медалийн төлөө барилдсан байгаа. Тэгээд яг яалтчих واخхой ингээд юм зовиртай байдаг шүү дээ гэмтэл авцаа одоо жижиг байгаа одоо ингээд бүгд төгөлд тамирчид гэмтэлтэй байдаг шүү дээ гэмтлээ тамирч нэг л юм зовиртай нэг л тийм одоо ханамж муутаал байдаг шүү дээ бэлтгэлээгээ дуусан ч гэсэн ингээд дутуу юм хөгөөд гаргацсан юм шиг ингээл байдаг. Тийм мэдрэмжийг би маш сайн ойлгож байна. За тэгэл Улаанбаатар их туулахдаа бас л хүнд барилдаа хийсэн те. Алтан медаль авахд. Хүнд барилдаан за тэр амжилтаас бас нэг хэрэгэдэг дуусаач. Аврагын төлөөх барилдаан аврагаас яг үнэхээр юу байсан Улаанбаатарт дараа л юу ингээл дэлхийн аврагад ороод дэлхийн аврагын дараа топ 6 гэж болоод эренгүүтээ дэлхийн аврагаас эренгүүтээ шууд топ 6-д очиж ороод тэгээ буцаж цөөхөн хоногийн дараа уус Улаанбаатар маань болсон. Дараалсан 2 3 тэмцээнд ороод өөрийгөө ядарсныг мэддэггүй юм билээ. Гүн нөгөө нэг төрүүлээд угаасаа амар гоё байгаа болох тэр ядарсан байдгийг мэддэггүй юм билээ. Би Улаанбаатараар би халаалт, өглөөний би халаалт тэр юу бол яг л дэлхийн авраг дээр байсан шиг тийм лаг гоё байсан. Тэгэхэд эхний тойрог дээр Бельгийн тамирчинтай барилдаа цаг сонгосон. Тэгээ Бельгийн тамирчин жижигхэн тэгээ яг мэх хийхэд тийм хэцүү тийм яг ингэж нэг ярьж үүрдэг тамирчин байсан. Тэгээд барилдаанд харахгүй маш цаг сонгоод удаан барилдсан чинь тэр үед л би амар өөрийгөө ядарснаа мэдэрсэн. Тийм барилдаанууд ядарсан амар явахгүй ингээл зуурал гаач гэсэн би чинь нутагтаа барилдаж байгаа юм чинь үгүй энийг яллахгүй байх гэж юу гэдэг. Тэгэл барилдаж байхдаа хүнтэй барилдаж байгаа өөртөөгөө зөв барилдаж байгаа эхний дөрөв дээр ядарсан. Ядарна гэж юу гэдэг ядарсан чи ялна гэж зүтгээл тэгэл нэг юм ялаад гарч ирээд дахиад Германы тамирчинтай барилдсан. Германы тамирчин болсон чинь амар өндөр мангар урт бүр ингэ нөмөрсөн тийм юу бас л цаг сунгасан. Тэгээд нэг базар яваад хожоод аврагын төлөө болох дээр Японы тамирчинтай барилдаад цаг дуусахаас минут гараа юм лу 2 минутын өмнө яг таллаад намайг талж аваад тогтарсан чинь нөгөө хаалгаанд орсон мөр маань дахиад мултарчтэй. Тэгэл яахаа мэдгүй нэг хэсэг орохгүй багш руу хараад мултарчлаа гэж хэлсэн багш бүр хэлсэн багш хараад багш харсан чинь яасан гэсэн. Угаасаа яг багшийн хажуу уртлахын талын юун дээр булан дээр угаасаа яг тийм үйлдэл юу болоод мултарчсан. Тэгэл багш руу хараад мултарчлаа яах вэ? Тэгсэн чинь тэгээ оруулахыг үзээд байгаа шүү дээ. Тэр чинь яриад тэгэл үеэс сулж үзэл янсгаа гаргаж үзэл. Тэгэл багш руу харсан чинь бүнхээр болохгүй бойл гэж юм. Тэгэл үзэл янсгаа гаргаал тэгээд гэсэн чинь нэг юм орчлоо. Орцсон чи одоо ятал нэгэнд мултраад орцсон юм чи. Тэгээ дээрэс нь нутагтаа болж байна. Дээрэс нь аав хүлээлт өндөр байсан бас. Тэ аав нэрсэн байсан. Аав ирсэн байсан. Тэгэл дуусталцсан гэлээ. Тэгэл босч ирэл үзэж гал. Одоо Японы мөн тамирчаа тэрч идэг гээд яхтан дээр нь томж даралт авч очиж
аврах болсон. Яг ингээл даралт авчаал цаг дуусаал ингээл барьцаа тавьж байгаанаас тий ашиггүй дээр нэг дууслаа гэж нэг царай яг ингээл бид нэг харж байгаа байхгүй юу. За ашиггүй дээр ингээл дууслаа даа гэж одоо даралт авныг чинь тэгэл бас маргаангүй юм л да тий. Оноо биш. За га хачи маань ерөнхийдөө яг бид нэг ингээд жуудагийн дасгалжуулагч явдаг ингээд анзаарж явах тийм тайван сэтгэл зүйтэй ямар нэгэн тийм барилдаан дээрээс айж бэрхсэн зүйл байхгүй. Айгуу тийм гоё тайван гарч ирдэг. Манай гэдэг подкастыг үзэж байгаад ингээд хүүхдүүдээс асуулт асууж байгаа. Хэнийг оролцуулах вэ гэж га хачиг оролцуулъя гэд. За га хачиг орууллаа гэд ингээд яг юугийн сонсоор гэсэн чинь тэр сэтгэл зүйн талаас нь асуумаар байна. Айгуу ингээд тайван гоё гарч ирдэг. Яаж тэгж өөрийгөө барьд юм эсвэл сандраад байгаагаа ингээд барьд юм эсвэл угаасаа тийм сандардаг юм уу? Ер нь л тийм багасаа тийм тайван байсан дөө юм их амар бүр амар тийм сандрал гэдэг юм байдаг. Манай бэлгийн өгшөл гэдэг өсвөрт барилддаг байхад манай одоо угаасаа эгч нартай өвтөртэйгээ барьж байгаа ч дөнгөж өсвөрөөс орж ирж байгаа. Тэгэл багш ирэл яана чи тэнтэй таарч гээ. Миний өмнөөс сандраал тэгвэл ямар хүн байдгийг ч үгүй тэгээд тийм их хийдэг гэсэн. За гээл гараад барилчдагс ер нь бол багасаа тийм хүн байсан. Ер нь бол бас ээж бас яав ээж хоёр бас 50 хүн болох тэр ер нь тийм юм болоо гэж бодож байна. Тэгээ одоо бодоод ах тэр уугийн 50 хүмүүс. Тэгээд тэгтээ тэр ер нь бол тэгтээ тэрэнгүү энэ спортыг сонгоо. Тэгтээ тэрэнгүү одоо барилдах гэж юм амар сандрах шаардлага бол байх гэж бодож байна. Яг гоо тэгтээ бас сандрах үе байна. Байлгүй яг уу сандарсан үедээ тэр үед яаж өөрийгөө бас яах вэ? Сандарсан үедээ яг юм одоо сүүлийн үед ерөнхийдөө бас өөрийгөө тайвшруулах тийм бясалгалч гэх юм уу төвлөрүүлэгч гэх юм уу тиймэрхүү дасгал хийж өөртөө ярьж ямар хамгийн зүгээр өөрийгөө үнэхээр сандраад байвал зүгээр л гэл орчноо мэдрэх хэвээр одоо байгаа орчноо. Тэгэхэд ер нь бас нэлээд тайвширдаг буцааж тэр барилгаж байгаа юугүй төвлөрүүлж авч чаддаг. Сая яриан дуудаад чи тийм бясалгалын дасгал энэ төрөөс оруулж гэнэ үү? Яг уу бясалгалын дасгал гэхээсээ илүү зүгээр л өөрийгөө төвлөрүүлэх тиймэрхүү дасгал. Тийм арга барилаа бариад авцсан. Тийм. Хүн өөрийн арга барилаар өөрийгөө тайвшруулдаг, өөрийгөө хурцлж чаддаг. Хүн өөрийнхөө арга барилыг энэ олон жилийн хугацаанд өөрөө л бий болгож чадах зүйл юм шиг санагдсан. Гэснээс биш өөрөө л бусдад адилхан байна гэж бол байхгүй. Яг хоо дэлхийн дивжэнд ч одоо ингээд дэлхийд танстай том хөх болсон. Одоо ингээд ер нь Монгол тамирчид гадаад тамирчдын хоорондын ялгаа гэж ер нь ямар шиг юм бэ? Монгол тамирчдын юугаараа ингээд одоо бусдаас жоохон илүү их гэж энэ төр явд юм бэ? Өөрийнх нь бодол ямар шиг юм байдаг одоо жишээ нь өөрийн жиндэн ч юм уу. Яг уу ер нь бол Монгол хүний онцлогч нугасаа юунээсээ гэх юм уу бүх ер нь л анханасаа л жоохон байхасаа л барилдаад эхэлсэн болох тэр тийм нэг суур байдаг юм шиг байна. Би ч анх жодод ороогүй байхдаа ч гэсэн ер нь бол хөдөө ах нартайгаа дүүнэртэйгаа ноцолдоод Япон саваад явжсэн. Тэрийг ч мэдгүй ямар ч хэлсэн үндсээр барилдаал. Тэгэл унгаагаал ер нь бол тэгж өссөн болох тэр өсөж байгаа орчингоос л ер нь бол хамаарж Монголын тамирчид бол тийм яг давуу талаа л дандаа шиг. Яргүй юм гэж байна. Тэгээд дээрэс нь одоо нэг гоё дархан ихтэл. тийм. Тэгэл одоо за ингээ подкастын маань ихэнх одоо үзэж байгаа юу нь болохоор дандаа ямжуудаар хичээлж байгаа залуу тамирчид бас ирээдүйд ингээд өөртөө бас ингээд тамирчин болох гэж ирээдүйд модаг та нарын залгамж халаавсан тамирчин болох гал ингээд явж байгаа хүмүүс бас их үзтэй юм байлээ. Тэгээд ийм одоо ирээдүйд амжилтанд хүрэхэд зорж байгаа юм одоо жуудаа хичээлж байгаа юм жоохон хүүхдүүдэд хандаж
бас ингээд ийм том өндөрлөлт гараад ирсэн хүн чинь бас юу захиж хэлмээр байна. Ийм юм алдаж болдоггүй шүү. Энийг л сайн сурж байгаараа, энийг сайн давтаж яваараа гэдгийг бас нэг анхааруулж хэлэх юм дээр байгаа юу. Залуу тамирчдад. Яг зөвөр үнэхээр өөрөөхөө хичээл өөрийнхөө зорьсны юм хичээл заавал бүр амар заавал амжилт гаргана гэж бүр улаарах биш. Эхнээс нь зүгээр бүх юм стратегиар нь зөв сураад авч бол тэгээд дээрэс нь тууштай байж чадвал тэгэл ямар ч зүйл гарсан тууштай өөр бэлтгэлээ таслахгүй ямар ч зүйл тохиолдсон бэлтгэлээ таслахгүй байгаад нэг бэлтгэл дээр хүн нэг юм сурч авч идэг мэдээлэл авч яадаг тийм тэр нэг удаа бэлтгэлээ таслахад нэг юмнаас хоцорч идэг тийм болох тэр заавал үнэхээр зорж байгаа бол бэлтгэлээ таслахгүй байнга ирж ямар ч шалтгаантай байсан бэлтгэлтэй ирээд тууштай байж чадвал амжилт гарах байх л гэж бодож байна. Одоо ингээ сая 2-7 хоногийн өмнө өсвөрийн улсын аварга боллоо шүү дээ. Одоо Монголын жүдо холбооноос бас 8 дэвжээс асаад яг дэлхийн стандарт. Бараг стандартаас дээшээ гарсан шахуу ийм том тэмцээн. Бас ингээд ган харж маань ирээдүйн тамирчдад бас нэг улаан нэрийг өнөдр гардуулж өгöd явж байгаа. Тэгээд энэ өсвөрийн тэмцээнийг үзээд ер нь манай Монголын ирээдүй ямар байна гэж ер нь харагдаж байна. Тийм, очиж өсвөрийн тэмцээг үзлгүй амар уусан байсан. Үнэхээр гоё байсан. Үнэхээр том заал ёо. Үнэхээр сүрдмэрч юм шиг. Тийм, баг Гранд Слам, зарим Гранд Слам Гран Пригаас ч илүү тийм зохион байгуулалт сайтай. 2100 гарцсан. 2200 гарцсан. Тийм. Тэгээд дээрэс нь тэр зохион байгуулалт үнээр гойсон. Тэр пенал руу гарч байгаа. Пенал руу гарч зарлж байгаа агшин ёо гэж бөөнөрөө ингээд гарч байгаа тэр юунаас зүгээр харахад зүгээр цуг гараад гүүгээд барилдмаар ч юм шиг тийм мэдрэмж төрс зүгээр цуг огшижсэн тэр хүүхдүүд бол тэрэн дээр маш гоё урам авсан баг. Би тэр хажууд нь цуг байсан бол яа цуг гарч ахгүй юу гэж бодмоо тийм гоё зохион байгуулалт байсан. Үнээр л гэсэн. Цааш тийм Монголынхаа энэ ирээдүйн болсон тамирчдаа ер нь хэр зэрэгийгэл харагдаж байна. Амжилт. Пенал тэр барилгаануудыг харахад ер нь гоё байсан шүү. Тэр хүүхдүүдийн дэвсрэлт мэх хийж байгаа, орж байгаа тийм өөртөө итгэлтэй байгаа тийм юмнуудыг харахад маш ирээдүйтэй, маш гоё харагдсан. Тийм олон хүүхд чийлүүлж байгаа, хичээлж байгаа, тийм олон ийм олон гоё тэмцээн болоод ийм олон хүүхдүүд ингэ хичээлж байгаа болох тийм илүү чадварлагууд нь илүү их хүн гарна. Маш ирээдүйд маш гоё харагдсан. Одоо ингээ сүүлийн 10 жил шүү дээ тийм ээ юу гэдэл ингээл тэмцээн болох болгонд л ингээл оролцогчийн тооны мэдээлэл ингээл өсвөрийн тэмцээн бол одоо 3 өдөр хийх бол яагаад амжихаар болцсон. Ийм одоо төвшөнд гараад ирсэн маш олон клубүүд маш одоо яг та нарын үед барилж байсан алтан үед энэ төр барилж байсан одоо тамирчид ингээ бүгдээрээ нэг ийм дасгалж болгочулаа тэгэл өөрийнхөө нөгөө нөхөрч чадахгүй юм да бас тамирчтай хүргэе дээрээс нь өөрийнхөө сурч чаддаг юм тамирчтай үе гэсэн ийм гоё том суур ингээ тавигдсан явагдаад байгаа. Тэгээд нөгөө өсвөрийн тэмцээн дээр ингээд медаль гардуулаад яаж яхад юу анзаарсан бол доо гэж бас дээрээс нь хараад сууж лээсэн. Үнэхээр тийм амар гоё харагдсан. Олон тэмцээнүүд болж байгаа. Дээрээс нь насны англи заагаад өгсөн маш гоё хүүхдүүдэд уран боллоод яг үеийнхэнтэйгөө барилдаж байгаа болох дээр үеийтэйгээ барилдаж байгаа болох дээр өөрсдөд нь урам авсан тийм гоё систем болсон болов уу гэж бодсон. Манай үед чи юм зүгээр шууд нэг насны англиэр өсвөр гээл нэг залуучууд гээл нэг тэгэл эхнэр дүүнэр хамаагүй тэгээд шантраад гэж дөнгөж хичээлээд орж байгаа хүүхдүүд чинь бас нэлээд дэшилсэн 2-3 жил барилдсан хүмүүстэй барилдах чинь шал өөр шүү дээ. Тэгээд цав унаад харин одоо ингээл хамгийн анхнаас эхлээл ингээл энэ өсвөрийн дэлхийн аварга тамирчид ингээл гараад эхэлчихлээ шүү дээ. Одоо урд нь байсан 2 жил дараа л өсвөрийн дэлхийн аварга гараад ирчтэй. Залуучуудад өндөө явж байна. Дээшээ та нарын одоо насан турштай англи бас л ингээл доороос ингээл шахах шүү дээ. Одоо тэр доороос гарч иж байгаа дүндэртээ бас өрсөлдөх тийм одоо
бэлтгэл дээр барилдаж байгаа юу? Үргэлж тийм одоо залуу хүмүүс байгаа шүү дээ. Ярангуурт одоо ямар тамирчид бас хамт бэлтгэл хийж байна. Одоо яг өсвөр залуучуудаас хүмүүс орж ирж бэлтгэл хийж байна. Төрүүлсэн хүмүүс орж ирж байна. Тэгээд одоо яг өсвөрөөс залуучуудаас гэх юм бол одоо Маралмаа гэд манай чинд охин байна. Өсөж яваа. Манай чинь бас цөөхөн байна гэхгүй юу. Өсөөл нэмэр байгаа тийм дотоод өссөн өөр чангаруул. Багж ингээс ер нь бол хөгжиж байгаа юм болох. За юуг одоо ингээд энэ одоо ингээд энэ 16 сарын 19-наас 21-ний хооронд Гранд Сламын тэмцээн болно. Мэдээж Монгол улсаа төлөөлөөд одоо 63 жилдээ барилдана. Энэ тэмцээнээс эхлээд Олимпиад олгож эхэлнэ. Тэгэхээр одоо юуг л жил хагасны дараа 2 жилийн дараа Олимп гэдэг чинь одоо төгслөө шүү дээ. Тэгэхээр одоо бэлтгэл жилд цаашдын зорилго нь ямар шүүх юм бэ? Одоо Улаанбаатар та Олимпийнхоо оног цуглуулж эхэлж байгаа. Гранд Слам анхныхаа тэмцээнд ер нь бол эхний оноогоо авчвал гоё байдаг. Тий. Тэгэл тэрийгэд ямар ч хэлээсээ ажлын төрүүлсэн. Анжил дахиж төрүүлэх зорилготой бэлтгэл сургалтаа хийгээд чамбараалаад байж байна. Одоо өөрөөр жижинд одоо аял таныг тамирч ихрэлэн бас ингээ гараад ирсэн. Хоёр одоо дотоодын өрсөлдөөн сайн байх тусмал одоо ингээл ерөөсөө яг ингээд гадагшаага явах тамирчдын чансаа өндөр болоод эхэлдэг. Ер нь ихрэлэн тамирчны хувьд юу ч бас бодож явдаг вэ? Тэглэв яг манай ихрэлэн дүү бол маш дэдүүтэй маш сайн тамирчин. Угийн л баг бахын л тийм сэргэлэн маш гоё барилттай. Дайчин хүүхэд байсан. Одоо ч гэсэн манай зинд орж ирсэн байна. Үзэлтэндээ. Маш гоё байгаа. Доороос өнөр маань орж ирж гаад маш баяртай байгаа өрсөлдөөн илүү нэмэрсэн. Одоо жим болгон дээр ер нь бол олон хүн бэжээж цааш гадагшаана илүү гарах нь ойлгомжтой болох дээр илүү сайн илүү олон хүн гарч ирээсэй гэж бодож байна. Тий. Жуда ихтэмээс бас бэлтгэн гаргаж байгаа подкастын маань урдны дугаарыг юу үзчихсэн үү? Үзсэн. Бас хүүгийнхийг үзсэн. Одгийнхыг бас үзсэн баг. За ингээд ерөөсөө 2-7 хоногийн дараа биш 2-7 хоног одоо хэдхэн одоо хоногийн дараа Улаанбаатар Гранд Слам маань болно. Өнгөрсөн жил төрөөс энэ жил заавал төрүүлээрэ гэж одоо бас Жуда академийнхаа хамт олонны зүгээс өрчөндөө амжилт төсмөр байна. Хүлээлт маш их байгаа. Гаажийг төрүүлэхээр угаасаа гоё байдаг угаасаа. Тий, тэгээд энэ их цаг зав гаргаж бас манай нэвтрүүлэг цаг гаргаж орж ирсэн маш их баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа.